Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Хүү Цэнжүүн. Гэрийн сүлд. Төрд төрийн, сургуульд сургуулийн, үйлдвэрийн сүлд байдаг шиг манайд ч бас гэрийн сүлд гэж бий. Сонин байгаа биз? Манай сүлд бол загас. Тодхон сийлсэн загас. Үнэн дээр хутганы үзүүрээр тойм төдий дүрс гаргаж сийлсэн хүний нүдэнд загасл гэж харагдах хідэн хэрчлээс юм. Өвөө маань уул шиг дөрвөн хүүтэй байсан юм. Дундад иргэн улсын эхэн үед дайн дажин тасрахгүй дөрвөн хүн элжиг шиг зүтгэж байж арай гэж голоо зогоож амьдралаа авч явдаг байжээ. Нэгэн шөнө аав маань морь хорхоор гарахдаа гал тогооны өрөөнд хүний дүрс сүйтлцхийг үзээд бусдыгаа дууджээ. Дөрвөн залуу мод шийдэм сүх барин гарч ирээд гэрэл асааж гал тогооны өрөөг нэгтсэн ч хүний улмөр олдсонгүй. Харанх үед хийм үдсэн байлгүй дээ гэж ах дүү нар нь хэлэхэд аав маань яа харахгүй хүн байсан гэж зүтгэлээ. Хөвгүүдийнхээ өмнөр өвөө сэрж тэднийг явж унт гэж хөөжээ. Хөвгүүд нь өрөөндөө орж чимээ тасармагц өвөө усны бутангийн тагийг сөхөд одоо нуугдах хэрэггүй гараад ир гэж гин. Дагжин чичирч хувхай цайсан хулгайчээр усан хулган болтлоо норчихсан нэг гартаа бутангийн таг өргөж нөгөө гартаа холуулсан хагас бот будаага барьсаар босож иржээ. Хулгайчийн хөөрхийлтэй царайг харсан өвөө маань за хурдхан явж үз. Хөвгүүд мэдх юм бол арсий чинь өвчихвээ гэлээ. Ингээд явуулчихж байгаад нь хулгайчир итгэсэнгүй чичирсээр зогссоор байв. Өвөө хаалгоод зангахад сая устай бутангаас гарч иржээ. Мэ үүнийг хаваад яв. Чамд хэд хоногийн хоол болно гэд өвөө уутны дундуур будааг нь бариулж гин. Хулгайч ямар нэг юм хэлэх гэсэн боловч ам нээж чадлагүй нүдэ бүлтэл зүүлэн бөхтийж явсаар үүдэнд хүрэхэд өвөө маань түүнийг дуудан ганц гуйлан зоос шидэж өгөөд энэ мөнгөөр 8 хийхийг бод хэдий болтол хулгай хийж амьдрах байдэ гэтэл хулгайч өвдөг сөгдөн өвөөд хэдэнтэй мөргөөд гарч оджээ. Нэлээд хэдэн сарын дараа аав үүдээ нээтэл хаалганы бариулаас загас хөлгсөн байж гин. Өвөө гайхсан ч нөгөө хулгайч загасны 8 хийж эхэлсэн байлгүй тэрэл авчирч өөгчтэй гэж бодоод өнгөрчээ. Түүнээс хойш манай үүдэнд үргэлж загас хөлгсөн байх болж хүүхдүүдээ гайхаад байхаар нөгөө тэр шөнийн явдлыг ярьж өгч гин. Бараг 10-аад загас авсныхаа дараа тэдэнд эвгүй санагдах болжээ. Арай гэж амьдралаа залгуулах ажил олж байхад нь дандаа ингэж бэлэг аваад байж болохгүй гэж бодоод 3 шөнө манаж байж загас бэлэглэгчийг барьж авчээ. Тэр өөр залуу байсан бөгөөд өнөөх хулгайчийн хүү юмсанж. Хулгайч асан өнөөхөр насан өөд болохдоо ачтай айлдаа загас бэлгэлж байхыг хүүдээ захижээ. Манайхан тэр залуугийн яриаг сонсоод толгой дахин сууж гинэ. Өөд болоочи үгийг бодож өвөө хутаг авч загасчин залуугаар тодхондоо загас зуруулаад одоо манай хаалга загастай болсон учраас чи дахин загас бэлгэлэх хэрэггүй гэжээ. Өвөөгийн үгийг бид өдий хүртэл санаж явдаг. Байшингаа засах, хаалгаа солих болгондоо өнөөх загасаа сийлсээр л байна. Загас ийхүү манай гэрийн сүлд болсон юм. Төгсөв. Орчуулсан шарайд дүүрэн жаргал.